Вонжумын чи хаана байна хэмээн шуудангийн дарга манай гол дүрийн залууг дууддаг. Вонжумын ч би энд байна гэж дарга дээрээ очтол. Өнөөдөр нь чиний ажил дууссан бол хамгийн сүүлийн шуудан нэг айлт хөргөж өгөө тараарай хэмээн түүнд нэгэн захиа өгдөг. Вонжумын ч өгсөн шууданг нь харан миний хариуцсан зүйл биш байна хэмээдэл түүний дарга нь хөл рүү нь өшөглөж тэгээд яах гээд байгааг хэмээн уурлав. Тэрс дуртай дургу тэр цагтлыг аван замдаа түүнийг исэн бусаар харааж хизээ нэг өдөр түүнийг алах болно даа хэмээн айлдаа очлоо. Вонжумич хонх дараа хүргэлт ирлээ гэж илтгэр хэлтэл хаалгач онгой цаанаас нь аимшигтай муухай өнөр сэнгэнэж байлаа. Хаалганы цаанаас цагаан цамцанд бохирдсон. Ер нь нэлээд зөөцмөр царайтай хүүхэд. Залууч түүний царайг хараан зочиж эвгүй царайтай хүүхэд bay шүү. Өвдсөн болов гэж хэсэг бодон зогслоо. Тэрч би шуудан зөдөг хүн байна. Аав нь байна уу гэж асуув. Хүүхэд ч эвгүй олоогоор залуу түүнээс нэг л зөөцөж аягчсан хүүхдийн болов эсвэл бүр хүчрхээлд өртсөн хүүхдийн байхтаа гэж илбэг бодон ээж нь тэгвэл байна уу хэмээн асуулаа. Жуминч хүүхдлөө бүр ойртон хоолоо эзэн үү гэтэл Жуминч энэ үгнээс нь өгтлээ за ахын тэгвэл маргааш ирэх хэмээн яран явж одов. Жуминч гэртээ ирсэн байх бөгөөд боксын мишокон дээр дараагийнхаа зургийг тавин нүүр нүдгүү зохиж би бол эр хүн шууд л зохино. Ажлаасаа гараа шууд л эр хүн шиг их царч байгаа зохино хэмээн өглөж унтаад өгөв. Тэрээр маргааш нь бас нөгөө айлдаа очин хонх даран аав нь байгаа юу гэж нөгөө асуултаа асуулаа. 엄마는 계시니? 그래. Жуминч дотроо энэ яг юу гэж уусан болохоор ам нь ийм байгаамаа хэмээн бодож хоолоо идсэн үү гэтэл Жуминч түүний аман доторхыг хартал амтан эсвэл бүр хүнийгч байж болох хүснээс зөөцөж за тэгвэл ах нь маргааш оройхоо ирээ да. Аавда заавал шуудангийн ах ирсэн гэж хэлээрэй гэж яран явлаа. Маргааш нь тэрээр байшингийнх нь урд ирэн нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна хэмээн дотогш орон хонхойг нь дарлаа. Харин энэ удаад нөгөө хүүхэд чи илүү туранхай болсон. Өмнөхөөс илүү чихвэц сүргэн болсон айц сүргэмэр. 아니요. 오늘은 아빠 계시니? 아니겠지. 엄마는 계시니? 아닐 거야. 밥은 먹었니? Вонжумиш найзтайгаа эцэст нь нэгэн Гонжовынд очиж үзгэндээ хэмээн элдвэг ярьсаар нэгэн газар очлоо. Тэр ойрч очих ёстой газараа очтол бөө түүний газар буюу Гонжовын гэр байсан юм. Хоёр найз хоорондоо Гонжов ийм газар амьдардаг болохоор л нууж байсан юм байна л да. Хоёулаа нь буцаад явах уу хэмээтэл найз нь ч ийм хол ирчгэд юу гэж буцдیں۔ Хэмээн хонхыг нь дарлаа. Манай хоёрч хаалгын нээ ортол Гонжов имээтэйгээ зөвхөлж байсан бөгөөд манай хоёрч анх удаага ийм газар орж байгаа тул их сонирхолтой байлаа. Гонжон ч имээтэй найзууд маань эсэн бусын сони юм хийж болохгүй шүү хэмээн анхааруулсанд имгинч за ойлгож ил байштай мó бацаана хэмээн Гонжогийн амийг таглав. Манай хоёр ч имээдэр очин сайн байна уу хэмээн мэдтэл имгинч сайн байна. Царайлаг хоёр хүү байна гэлээ. Манай борчгор өстэй залуу имээдэр очиж тийм байна уу имээ би царайлаг байна уу хэмээтэл саяхан сайхан ааштай байсан имээ гинтл уурлаа. Энэ муу навч чи юу вэ? Яг одоо манай гэрээс зайл. Цаашдаа манай Гонжовын дэргэж орч болохгүй. Муу алуурчин хэмээн ойрч гарав. Манай борцгорч гайхан танаа эмээ чин солиорчихсан юм уу? Яагаад гимгүү үнийг алуурчин гэд байгаа хэмээн асуудал. Манай эмээ бол удхан хүн. Бүхнийг мэддэг хэмэв. Гэтэл эмгэн чи гимгүү хүн гинэ. Хэдэн жилийн өмнө хүүхэд алчихсан юм биш үү? Ингээд харахад тун сургуулийн хүүхэд чиг харагдаад байна хэмээн хол идэлээдэ таяв. Манай борцгорч юу яриад байгаа хэмээн жичрээ хэлдэл. Эмгэнч чиний толгой дээр нэг хүүхэд дүүслэгдээд чамааг өгөхийг хүлээгээд байна да гэтэл залууч уйлан би түүнийг алаагүй хэмээн бүх үнэнгээ түүнд хэллээ. Тэрээр дунд сургуульд байхдаа нэгэн том тухтай хөг өдөр болгон дээрлэхэж би энэ муу бацааныг сургуулаа төгсөх үед нь халдсан болгоно хэмээн бусад хүмүүст өнгөрч яран тэр харалтаа эхнээсээ халцраад эхэлсэн байна хэмээн шоолдог байв. Нэг өдөр буурчаах өнөөдөр ч гэсэн түүний тухайг балбаж тоглондоо хэмээн баяртайгаар алхаж байтал сургуулийн үүд нь маш олон хүмүүс тоож зогссон байлаа.
Буржак юу болсон талаар очиж үзтэл түүний өдөр болгон дэрлдэг хүүхэд өндрөөс унан амиа орлсон байлаа. Эмгэн жичийн үнэхээр одоо хүртэл тэр хүүхдэд гимшиж явдггүй гэтэл Буржак энийг харалтаа эмээ. Стрессээс болоод үсмэн одоо хүртэл унж байгаа хэмээн уйллаа. Эмгэн заа тэгвэл тэр хүүхдийн буушин дээр очиод чин сэтгэлээсээ уучлахгүйгээд ирээрээ гэтэл залуу чимээд баярлаа. За ойлголоо баярлаа гэж яваад өглөө. Хэдэн өдрийн дараа Буржак чимээдэр очион би чин сэтгэлээсээ уучлахгүйгээд ирлээ. Одоо миний толгой дээр нөгөө залуу байна уу хэмээн эмээгээс асуудал. Эмгэн чиний толгой дээр байсан сүнс одоо байхгүй болчихсон байна. Чамааг уучлсан юм шиг байна гэлээ. Буржгарч за стах баярлаа хэмээн эмээгийн гэрээс гартал. Ёнжон чимээгээсээ. Гэхдээ эмээ та яагаад худлаа хэлсэн гэтэл уучлал гэдэг зүйл бол нөгөө хүн чинь уучлах чадах үед л хийх ёстой зүйл байдаг юм. Зүгээр л өөрөө сэтгэлээ амрах гэж хийдэг уучлал бол харин ч илүү их гомдол хостол төрүүлдэг хэмээн Ёнжонд хэллээ. Манай эдийн төгсөлтийн баярч болж Буржак маань сайтамаа басан юм. Аимшигын гүрэмпийн бүлэг хүмүүс өмнө нь муу юм тохиолдож байсан байшин дотор түүхүүд ярьцгааж эхэлнэ. Ярьж эхлэхээс өмнө Вонжумын за бүгдээрээ сүнстэй байшин цугларчсан тул эхлэхээс өмнө нэг дүрэн байна хэмээдэг. Тэр дүрэн нь юу вэ гэвэл сонирхолтой байсан ч байгаагүй ч бай. Яриагаа дуусмац бүгдээрээ алга ташаарай гэж хэллээ. Үүнийг сонсон тэнд байсан эмэгтэй аимшигын түүх ярьж байхад яагаад заавал алга таших ёстой юм гэсэн асуултанд Гонжо эмэгтэйд сүнс чинь алга ташиж чаддгүй гэж хүмүүс ярьдаг. Алга таших гэдэг чинь алгаа нийлүүлж дуугаргадаг зүйл. Яагаад гэвэл алгаа нийлүүлэх нь ариун үйлдэл. Ямар шашин соёлоос үл хамааран хүмүүс бурхан тэнгэр залбирахтаа алгаа нийлүүлдэг. Сүнс бол ёс суртахуунаас зөрчиж бурханы эсрэг учраас алгаа нийлүүлэх шиг ариун үйлдэлийг хийж чаддгүй юм гэж хэллээ. Бүгд л ярьсан түүхэнд нь алга ташиж эхлэв. Энэ үед Буржак сүнсний тухай яриа гарсан болохоор надад ч гэсэн нэг юм санаанд орлоо хэмээн яриагаа эхлүүллээ. Энгийн хүмүүс ч гэсэн сүнс харж чаддаг арга байдаг гэдгийг мэдхүү. Хүн ба сүнс нэг орон зайд байдаг ч өөр төвшөнд оршдог болохоор энгийн хүний нүдээр харагддаггүй. Харин өөр өнцгөөс харвал илүүдэд харагддаг гэдэг. Бас нэг аимшиг яриа байдгаас шүн дунд толгой угааж байгаад гинт ар нуруугаар гүйцээгээд санамсгүй талент харахад арчин сүнс чамайг харж байдаг гэх мэт түүхүүд олон бий. Гинт л эмэгтэй Вонжуминаас энэ байшин яагаад муу ёрын болчихсон гэж асуулаа. Вонжумин ч хоолоогоо засаж энэ байшин муу ёрын босон шалтгаан нь 40 жилийн өмнөх явдал анх шинэхэн гэрэлсэн осод амьдардаг байсан бөгөөд тэнд энэ байшин дааж жаргалтай амьдарч байсан ч аж аргад удаа үргэлжлээгүй юм. Учир нь юу вэ гэвэл нөхөр нь хурш эмэгтэйтэй явуулдаж бүр гэрээсээ гараад алга болсон ч эхнэр нь түүнийг эргэж ирнэ гэж итгэсээр байсан. Эмэгтэй ч өдөр бүр цонхоороо харуултан хүлээдэг байсан. Уйлдар солигдож хэдэн жил өнгөрсөн ч нөхөр нь хизээж буцаж ирээгүй. Тэр огт хөдлөхгүй зөвхөн цонхруугаа ширцээр байсан бөгөөд эхэндээ ч тосгоны хүмүүс сэтгэл санаа нь амаргүй байгаа байх гэж бодсон ч хэд хоног ямар ч хөдөлгөөгүй байсан бөгөөд санаа зовнож хаалгын нэвдэ орсон ч тэнд эмэгтэй аимшигтай байдалтайгаар нас барсан байжээ. Тэр өөрийгөө дүүжилсэн бөгөөд удаа хугацаанд босон зогцсны үзүүн урт соноо унжиж биеийн шалан дээр унсан байдалтай байсан гэсэн. Тэрч байтугай өөхгийнхээ өмнөхөө хүртэл цонх руу харсан байсан гэдэг. Түүнээс хойш энэ байшинд орсон хүмүүст муу яр юм тохиолдолж энэ байшин тэр чигтээ орхигдсон юм. Бүгд л энэ түүхийг сонсож дүрмийн дагуу алга ташиж байтал манай Буржак л алга ташиг гэхээсээ илүү гарынхаа ар талаараа ташиж байсан юм. Вонжумиш нөгөө зангаараа өглөн хүмүүс ягараа таксин суугатаа хүртэл сонгос суудаг юм бэ гэж барга царайлан байтал нэгэн бөөх хүн машин сун Жумин руу явъя гэв. Тэгтэл Вонжумиш сүүлийн такси шүү дээ ах. Хитрхи хол байна. Өөр таксин суух уу гэтэл бөөж уурлаа. Танаа компаниучин залгаад гомдол гарах уу хэмээн ууралтал. За тэгвэл нэмэлт төлбөр авна шүү гэлээ. Бөөж нэмэлт төлбөрийн чинь оронд чиний аз завшааны чинь дуудаад өгье гэтэл Вонжумич тэрний оронд танаас нэг юм асуу хэмээн хөдөлтөө. Миний сонирхлыг татаад байгаа нэг зүйл бол би шууд нь зөөгч байхдаа нэг айлт хүргэл тгээ явж байтал харахад хүн шиг мөртлөө жоохон хачин царайтай бас сонио ашиглаж байсан.
Би ч бөө энтер биш болохоор сүнс хараагүй байх. Жохон сонин хүн байсан байх хэмээн бөөгөөс асуудал. Бөө ч инээ. Би хүн шиг харагдаж байна уу гэтэл Вонжоминч тэглгүй ах удаа хүн шиг харагдаж байна гэлээ. Бөөж түнд хэлэхдээ хүн мөн үү гэж эргэлзэж байгаа бол тэр чинь хүн биш. Хүн бол хүн шиг л харагдана хэмээн Вонжомины сэтгэл санааг эвгүй болгоод тавив. Очих ёстой газараа очин бөө буухтаа ямар нэгэн хүнд эргэлзэж байгаа бол шууд л зүх тиймээ түнд хэллээ. Вонжоминч хотын төв орох хол байна шүү хэмээн өглөө замдаа явж байтал яг замд нь нэг юм ихтэй гараа өргөж байлаа. Жуминч баярлан бензиний мөнгө хэмээн дөхөн очлоо. Ойртох тусам Жуминч эргэлзэж арай өндөр үү? Хүү ийм өндөр байж болох уу хэмээн очин зогсдол. Эмэгтэй гар цонхоор нь ороод ирлээ. Вонжоминч бөөгийн ясныг санаа шууд л хаазаа гიშгэ тавилаа. 내가 뭘 한 거지? 진짜 뭐지? 백문으로 다시. 빨리 좀 가라 이 똥차야! 놀라서 죽는 줄 알았네. 이제 안 들어오네. 그건 대체 뭐였을까?